Ардын нам яг олон жилийн эдийн вэрт явсан байхгүй. Тэрэн задарч. Тэгээ одоо хүнээр бол одоо эдийн вэрт олон жил явсан хүний эдийн гойчхоор өхөхүүд ирэл тулна шүү дээ. Мөн үү? Дахиад цаана айгуу том уттай эдийн байгаа юм уу? Өвчнөр ирвэл тэ. Эсвэл одоо энэ эдийг аваад явах юм уу? Тэр эдийн вэрийн зөвлөж байгаа хүн энэ хоёрыг юм уу гэж харсан бэ. Одоо миний хувийн юу? Зоргийн хэргийг одоо илрүүлсэн хүн та яг муу юм уу? Яг энэ хэрэг дээр одоо оролцоо шүүгээс 3 шатны шүүгээс ял авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэсэн хүн та юм уу? Эсвэл хэлмэгчээд яваад байгаа хүн? Зоргийн хэргийг илрүүлсэн гэдэг гавьяаг бол манай хуулийн байгууллагын авах ёстой зүй юм. Тэр процесст одоо хоёр хоригдол зодтолсон асуудал байсан бас үнэн. Тэр хориглыг та хариуцдаг байсан юм уу? Үгүй. Хэн хариуцдаг байсан? Хариуцж байгаа улсууд ажлын хэсэг ингэ тэрийг тустай байгаа байхгүй юу? Одоо бидний шүүх хурлыг би яагаад ил болгооч гэгээд хурц нарын 9 хүннийг шүүх хурлыг нууцаас гаргаач ил болгооч гэдэг гол юм нь бол ерөөсөө ямар ч одоо хуулийн 3 дугаар курс төгссөн оюутан хүн ойлгохоор 2 3 дугаар курс төгссөн хүн ойлгохоор байгаа байхгүй юу? Тэн дээр бид нар субъект биш. Мөн үү? Тэгээд бидний шүүх хурлыг яаж хийлээ? Ямар их сенсацтай хийлээ? Ямар их олон хийвэл зүгээр нийгэмд ингэж божигнуулж хагаад гадаа нь хүртэл жагсаал хийж хагаад бидэрт ял өгсөн шүү дээ. Ял тулгаж ял өгсөн. Өнөөдөр одоо тухайлбал Тэсэрэг агсны одоо бусдын гарт амиа алдснаас хойш 27 дахь намар ингээд болж байна л да. Тэгэхээр энэ хэрэг өнөөдрийг болтол одоо эцэслэгдээгүй энэ хэргийг одоо үйлцэн гэдэг юм уу хардагдсан тэр хүмүүсийг нэг болохоор илчилсэн юм шиг одоо бол баг ингээд цагаатгах юм шиг ийм процесс өрнөд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйл явц ер нь цаашд яаж үргэлжлэх ёстой юм бол та одоо тухайлбал үнэхээр одоо өөрөө гин буруугүй гэж үзэж байгаа бол энэ дээр тогтоогдсон бол энэ дээр одоо нэр төрөө цэвэрлэх гэдэг юм уу тий цагаатгах тал дээр ер нь ямар ажил хийж байна. Улс төрийн хилмигдүүлэлт өртсөн хүн одоо та түрүүн хэллээ шүү дээ ар гэр сэтгэл санаагаар ингээд бүрэн хохирдгоо. Энэ хохирдлыг одоо яаж барагдуулах ёстой вэ? Гэхдээ би энэ асуудлаар бол тэр дэрэнгүү цаг хугацаа ингээд өнгөрөх тусам энэ асуудал бол үнэнд гүйцэд ирнэ. Үнэнд гүйцэхтэй ирнэ. Энэ хоёр гишүүний өндрийн хоёрын авилгатай тэмцэх газрын үүдэнд хэлсэн нэг үг бол айгүй таалагдсан. Үнэн гэж бол нэг л байдаг. Тэр залуугийн хэлж байгаа үг бол үнэн. Үнэн хоёр байдгүй. Тийм ээ. Үнэн гэж нэг л байдаг гэж үг хэлнэлээ. Тэрэн шиг одоо би юу харж байна гэхээр энэ асуудлыг үнэнд гүйцэхдээ ингээд дуусна. Ирнэ. Өссөн үсээгөө. Өнөөдөр та нарт нэг л юм ойлго. Сэтгүүлчид, одоо судлаачид, хуульчид бүгдээрээ хинж нууцын зэрэглээс гаргачлаа гэдэг юм дээр 2 3 удаа очиж хинж үзээгүй байхгүй, хараагүй байхгүй та нар. Тэгэхээр энийг одоо би байн шаард нууцын зэрэглээс гарга. Нууцын зэрэглээ зоргийн хэрэг буюу хорцыг шүүсэн хэрэгүүдийг нууцын зэрэглээс гаргах. Өөр юм байхгүй. Гарахгүй байх нь ер нь яг хинд ашигтай гэдэг юм бол аюул хард. Хин ашиг хүртээд байгаа. Ардын нам бол ашиг хүртээд байгаа шүү дээ. Би хүртээгүй шүү дээ. Арчсан нам хүртээгүй шүү дээ. Хин нэгэн одоо татвар төлөгч энэ сэдвээр ашиг хүртээгүй шүү дээ. Хөө тийм биз дээ. Энэ сэдвийг хэн манаргаж хэн их бизнес хийж байна. Хэн их олж байна. Ялж байна. Хөө тэгээд 16 7 телевизээр нэвтрүүлэг явуулаад тэг яг юу болсон. Зүгээр л сонгуулийн үеэр нөгөө л ногоон автобус нөгөө л баахан хулгайгаа хаахын тулд манаргаал одоо нэг 10 хэдэн телевизээр ингээл манаргаал өнгөрөхсөн. Яг юу болсон. Намайг одоо зоргийг алдсан гэж арай хэлж чадахгүй. Тэр үед одоо нэг 2 хүнийг ирүүдэн шүүсэн одоо бараг л цаашлуу цаазал дүүжил гэдэг хүмүүс айгүйх байгаа шүү дээ тий. Тэгэхээр би наад чинь би ганцхан юм дэхэд байгаа шүү дээ. Энэ хэргийг та нар нууцын зэрэглээсээ л гаргах. Хорс гэдэг хүнтэй холбоотой бас хэргийг нууцын зэрэглээс гаргах. Одоо анхан шатны шүүхэд энэ хэрэг дээр 2 удаа цагаатсан мөрдөн байцаа хилцийн дарга нас орчлаа л тааж аваас. Миний удирдлаганд ор ажиллаж исэн тэр залуу сая 7 сарын сүүлээр өнгөрчлөө. Тэр хүн жишээлбэл Төв аймгийн шүүхээр 2 удаа анхан шатны шүүхээр цагаатж байгаа байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр тэр хүнийг цагаатж байна гэдэг нь ганцхан тэр одоо миний ойлгосноор субъект нь тэр хүн байхгүй юу?
бүр ингээд нууцад авах шаардлагагүй мэдээллийг нууцлаад гэдэг юм уу тийм нууц гэдэг нэрийн дор юм одоо бодлон хутгадаг ийм байдлыг ер нь яаж тасан зогсоох ёстой вэ? Цаашдаа одоо нууц нэрийн дор одоо улс төрийн хилмигдэлч гэдэг юм уу? Нууц нэрийн дор нүүрсний гэрээ явдаг. Энэ асуудлыг ер нь яаж хэцлэх ёстой? Яг одоо нэг зовлон байна шүү дээ. Төрийн дээр нам гараад ирчих. Намынхан дээр хэдхэн бүлэг нүүрсчний төмөр замчтай холооч нар гараад ирчих. Тэгээ тэр зодон л өнөөдөр үргэлжлэл та нар ингээл бүх гишүүдээс ямар өнөөдөр жишээлбэл яг энэ өдрийн цаг минутанд ардын намын гишүүд шивчгээд ярьж шít. Нэг нэгээрээ гарч ирж мэдээлэл хийгээл нэг нэгнийгээ өмөрч хэрүүл хийгээл өнөөдөр энэ төрийг энэ ардын намын том юм проблем болоод байгаа юм. Би нэмд орж хэлдэг байсан. Энэ нэмд орж гэдэг хүн хувийнхаа проблемыг намынхаа проблем болгож байгаа юм. Яг энэ зоргийн хэрэгээр. Би бол шууд хэлнэ. Би цэндийн нэмд оржийн хонгол гэж байдаг юм байна. Тэрүүгээр би чирэгцэн. Би бол энэ замыг сонгосон, энэ мэргэжлийг сонгосон. Өөрөө бол чирэгцэн, хэлмэгцэн гэж ярихаасаа илүү дахин хэлэхэд гэрүүл үр хөөхд ээж аав, найз нөхд маань оюун санааны болон одоо бусад аюул хэлмэж байгаа юм. Олон жишээнүүд байна. Заавал